Нийтдээ өнөөдөр Монгол улсын хэмжээнд 443 эмнэлэг эрүүл мэндийн байгууллага ялангуяа улсын эмнэлгүүд хоорондоо мэдээллийн солилцоодол эхэлсэн байж байгаа. Эрүүл мэндийн төрөлцсөн мэдээллийн сан гэдэг зүйлийг бол эрүүл мэндийн даатгалын ерхий газар дээр үүсгээд өнөөдөр дата төвийн экзит дата дээр бол байршуулад явж байгаа. Тодорхой байх тусмал ерөнхийдөө ажлууд маань илүү дараа нь үнэлэхэд ч гэсэн хэлбэр байна гэдэг үдээс нь задлж өгмөр байна. Ерөнхийдөө бас энэ дээр ч хэмжээ хувийн хэрэгжээд эхлэхээр девайсуудын стандарт хүртэл яригдаад эхэлж шүү дээ. Бид нар ямар стандартын девайсаас хүлээж аваад тэрүүнийга хиймэл оюун сургууль зөв өгөгдлөх юм бэ гэдэг үдээс девайс стандарт байна. Тэр их хөгжил энэ датагаа цуглуулах асуудал бол манай салбарт бол үнэхээр одоо маш хүнд байдал байгаа. Хиймэл оюуханы салбарт яг одоо Монгол улсад бол яг хувийн хвшлүүд бол нэлээд идэвхтэй ажиллаад тэргүүлж явж байгаа гэж би ойлгож байгаа. Тэгэхээр бодлогынхаа чиглэл, шинжилгээ судалгааныхаа чиглэлээ илүү сайн тодорхойлсон. Тэрүүн дээр ингээд хувийн хвшүүд одоо тэргүүлж байгаа хүмүүсээ хэрхэн дэмжих үү гэсэн байдлаар бас тэр нь тодорхой харагдвал бас зүгээр юм уу гэж бодогдож байна. Хөгжил стандарт их хөгжлөө яаж хадгалах ингээд манайхаа сая зөндөө санаа хэлээд эрүүл мэндийн хүнээ давдаг тогтолцоо хүчний ICT дээрээ бол уралж явдаг. Тэгээд нэг багцээж явдаг. Тэр багцын үйлчлэгэн дээр захин мэрэгчлээ юм уу эсвэл хиймэл оюун ухааны ч юм уу нэг тийм зардлын ангилал жижиг жоохон ч гэсэн гэлтгүү мөнгө тавих хэрэгтэй. Гэтэл нэг юм бас ойлгох хэрэгтэй. Стратеги бол ерхийгээрээ гарч болно. Энэний дараа үйл ажиллагааг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөлт гарна. Тэгэхээр тэр төлөлт дээр тэр нарийн деталь ажлуудаа оруулаарай. Төрийн байгууллагын хамгийн гол үүрэг нь юу вэ гэхээр зохион байгуулалт бүтцийг тодорхой болгоод өгчвөл биднэрт хэн шийдвэр гаргах, хэн манлайлж оролцох, ямар хүмүүс нь хаана саналаа тусгаад тэн дээр нь яаж оролцох нь тодорхой олчвол энэ хүмүүсийн яриад байгаа бүх энэ дийтейл асуудлуудыг ажил хэрэг болгоход нь хэрэгтэй байна. Европын холбооны кандидат орнуудыг бас судлаад үзвэл нэлээд ойролцоо ижил төвшний боловсруулах тийм хэрэгтэй мэдээлэлүүд гарч ирж магадгүй гэсэн бас санал хэлж байгаа юм. Хиймэл оюуны индексийг багасгах гэж ажиллагаад байгаа байхгүй юу? Нэгдүгээр шатлалд үзүүлсэн бол тэр цахимын тэнцэнэ, хоёрдугаар шатлалд үзүүлсэн бол хоёр дахь тэнцэнэ, гурав дахь шатлалд ингээд мэдээлэлээ шеэрлж чадах. Тэгэхээр хамгийн эхлээд бид нар энэ их хөгжлийг чинь хоорондоо шеэр болгохын тулд тэр дата сангаа яг хаана хизээ яаж байгуулад найдвартай байлгахын. Тэгвэл энэ эрүүл мэндийн дата ч өөрөө асар аюултай мэдээлэл шүү дээ. Тийм үндэсний Эрүүл мэндийн яг одоогийн байгаагаар бол 7 төрлийн үйлчлэг гэж нэрлэгдэж байгаа. Яг үндсэндээ бол 20 гаруй төрлийн сервисийг хөгжүүлээд нэгдсэн стандартаар датагаа бол хоорондоо шеэрлээд яваад эхэлсэн байж байгаа.